оны сүүлийн дүгнэлт хийдэг бичлэгнүүдийн 2 дахь хэсгийг өнөөдөр бичих гэж байна. Тэр чинь 2-7 хоногийн өмнө Optimist буюу сар болгон нэг ямар нэгэн coin-ыг одоо нэг тодорхой өдөр тодорхой мөнгөөр бодлож авах тухай тайлбарлаад тэгээд дүгнэлтийг хийгээд өгсөн байгаа тийм жилийн турш юу болов гэд. За өнөөдөр болохтой зэрэг би та нарт stake жилийн турш ямар stake нь зөвөр байв, ямар stake нь хэрэггүй байвэ гэдгийг хэлж өгөх гэж байна. За тэгэхээр би 4 газар stake хийж үзчихээ. За бас 25 онд нэг stake миний сонирхлыг маш их татаад байгаа. Хэрвээ тэрэнд би хийж эхлэх юм бол та нарт тухайн үед бичлэг хийж өгнө. Одоо бол би зүгээр л нөгөө нэг хүн болгоны л хийдэг stake-ийг бүтэн жил хийсэн 24 онд. За 25 онд нэг юм шинээр турших бодлоготой байна. Гэтэ яг тухайн үед нь хэлж өгнө гэж бодлоо. Тэгэхээр би Bybit дээр, Binance дээр тэгээд нөгөө Trust Wallet дээр өөр дээр нөгөө Trust-ийн төрөвчин дээр тэг өөр дээр нь Tron дээр Tron-ы нөгөө энэ сайт гэдэг чинь дээдл дээр ингээд тавьчихсан. Тэрэн дээр 4 газар stake хийж үзсэн маа. За одоо би эхнийх дээр нь шинэ хүмүүс сайн сонсороо тий stake гэхээр бид нар юу гэж хэлээд байгааг бол ерөөсөө coin-о хугацаатай буюу хугацаагүй хадгалах гэж хэлээд байгаа. Яг монголоор ингээд өгчилж махчилж орчуулах юм бол тий. Зарим тохиолдолд би юутай хугацаатай хадгална, зарим тохиолдолд хугацаагүй хадгална гэсэн. За тэгэхээр Binance-ийн дээр би хэлж өгье тий. Binance дээр миний гол одоо хадгалж байгаа юм бол BNB coin. За BNB coin-ыг яагаад би гол хадгалж байгаа вэ гэвэл нөгөө нэг launch pool яригадаад ирэхтэй зэрэг яах нь энэ BNB-гийн тухай яригдах гэдэг тийм юу гэсэн үг гэвэл launch pool Bybit дээр болохоор би өөрөө ерөөсөө USDT юм уу эсвэл MNT гэдэг coin аль нэгийг хадгалж ийж coin аваад идэв. Binance дээр болохтой зэрэг зөвхөн BNB-г хадгалсны төлөө coin өгөөд идэв. Launch pool-ийн тухай ярьж байгаа шүү, pad-ын тухай биш. Гэхдээ зэрэг яалтч яахгүй BNB-г яах нь жоохон ахиухан энэ дээр одоо Binance Bear дээр хадгалахаас аргагүй. Ер нь бол биржүүдийн гол зорилго чинь биржүүд дээр хэдий чиний хөрөнгөтэй байна. Тэр хөрөнгө хэдий чиний эргэлтэнд орж ийн бирж л ашигтай байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдгээр бирж дээр ямар нэгэн coin юм уу эсвэл stable coin-ыг байлгаж яхахын тулд л одоо ингээд нэг өсөндөө энэ үнийг яах нь ийм янз бүрийн уралдаан, янз бүрийн stake, янз бүрийн одоо шагнал урамшуул ингээл янз бүрийн юмнуудыг зохион байгуул. Тэгэхгүй бол зохиож яадаг тийм үү. Тэгэхгүй бол хэрвээ ийм итгэхгүй байгаад ах юм бол хүмүүс чинь зөө энэ хэрэггүй юм байна гараа явчих. Тэгэхээр хүмүүсийг хэрэглэгч нарыг байлгахын тулд одоо янз бүрийн юмнуудыг аюу яаждаг гэсэн үг тий. Одоо сэдж санаачилж яадаг гэсэн үг. Гэхдээ бид нэр л ингээд нэг сонин бахчилж ингэж одоо хүүтэ хүүгүү гэж яриад байгаа болохоос шүүгүй шүү дээ тий. Жинкнэр бол стейк гэдэг чинь шалаа өөр юм байгаад байна тий. Яг жинхэнэ мэрэгжлийнх нь хэллэгээр одоо хэлэх юм бол стейк гэж юу вэ гэвэл шалаа өөр юм гарч ирнэ. Хэрвээ яг технологийн хэлээр хэлэх юм бол одоо стейкинг гэдэг маань блокчейн тэгээ бусад сүлжээний одоо үйл ажиллагааг дэмжиж өгөх. Тэгээд нөгөө нэг баталгаажуулалт, гүйлгээний баталгаажуулалтыг хангахтал өөрийнхөө coin-уудыг одоо байршуулжаад тэгээд тэрнийхээ төлбөрт нь шагнал авч байгаа гэсэн үг нь бол зөвөр бид нэр хар ухаанаар л хүүтэй хадгалах үгүй хадгалах гэж ярьж байгаа болохоос яг технологийн яриа нь бол арай өөр юм. За тэгэхээр надад BNB яг чин үнэнгээ хэлэхэд BNB би ерөөсөө яг өөрөө худалдаж аваагүй. Бараг 2 жилийн өмнөөс эхлээд яг нөгөө энэ тэндээс үнгүй цуглуулсан барьсан янз бүрийн BNB-нүүд надад байдаг байсан. Тэгээд миний ерөөсөө яасан юм гэвэл ерөөсөө л орж ирсэн жижиг coin-уудаа тэгээ янз бүрийн байдлаар шагналт, рефералнаас ч гэдэг юм уу тэс янз бүрийн уралдаанд оролцоод за тэгээд нөгөө сүүлийн үед энэ BNB-гийн launch pool-д оролцоод тэгээд орж ирсэн шинэ coin-уудаа би дандаа BNB-гээрээ солиод яваад байсан. Ойлгож байна тий. Ерөөсөө л илүү дутуу жижиг энэ тэндээс орж ирсэн цуглуулсан ерөөсөө үнгүй цуглуулсан бүх coin-уудаа л би BNB-гээр солиод явуул, конвертлаад яваад байсан байна шүү дээ. Тэгээд явсаар байж байгаа. Тэгээд нэг одоо юу гэдэг
боломжийн хэмжээний нэг бүхэл BNB-тэй болсон гэсэн. Тэгээд тэрийг би одоо ерөөсөө 120 хоногоор стиклээд яваад байгаа. 120 хоног болгоод цааш нь автоматар үргэлжлээд яваад байгаа. Тэгэхээр манай хүмүүсийн нэг ийм ялдаа байдаг тийм. Одоо жишээлбэл өнөөдөр гэхэд BNB аюул үнэтэй болсон маа тийм үү. Хэрвээ худалдаж авъя гэвэл бас ингээд бүр $700 хүрчээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дахиад л би нөгөөдхийг хэлэх гэж байна. Туслаар ингээд баг багаар цуглуулад яваад ахлаар нэг л өдөр нөгөөдх чинь миний зохих хэмжээнд очдог гэсэн. Тэгэхээр би яг чин үнэнгээ хэлэхэд яг худалдаад аваад хадгалсан юм ерөөсөй байхгүй дандаа би чи угаасаа энэ юунд удаж байгааг та нар мэдчихэж байгаа тийм. Ерөөсөө л эхлээл дөнгөж нөгөө нэг үнгүй цуглуулж байгаа үед BNB-гийн чи ер нь ихээр өгдөг гэсэн шүү дээ койны чинь. Ялангуяа энэ койнуудын үн унтсан үед тэр цуглуулдаг сайтнуудаас айгүй ихээр өгдөг. Тэгээ тухайн үед хүмүүс намайг одоо зарим хүмүүсээ сонсч л байгаа. Анх эхлээд миний Facebook групп дээр би үнгүй койн цуглуулдаг юунуудыг сайтнуудыг оруулж хахад хүмүүс намайг нэлээд олон тийм залуучууд хоёрын хооронд цаг үрсэн юм битгий заагаад амтэг хүний цаг үрээд инээд тэргээд загинж магнаал байдаг гэсэн. Одоо 4 жилийн өмнө 5 жилийн өмнө тэр үед л одоо BNB-г би дандаа л үнгүй цуглуулаад хадгалаад ерөөсө зараагүй ямар ч тохиолдолд зарахгүй явсаар байж байгаа. Тэгээд дээр нь миний нэг бичлэг байгаа энэ Binance бирж дээр байгаа жижиг койнуудаа яах вэ? Яаж конвертлох вэ гэсэн тийм. Тэгээд конвертлоод ингээд явсаар бол тэгээд чинь нэг 40,000, 50,000, бараг 400,000, 500,000 болоод яваад идэг байхгүй. Тэгээд дараа нь ерөөсөө цуглуулсаар байж байгаа л тэгээд тэрийгээрээ л би нэг BNB болгосон. Миний зорилго бол ерөөсөө тийм л зорилготой байсан гэсэн. Тэгээд одоо бол харин би нөгөө нэг BNB-гээ дандаа лаунч пул руу хийж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл би 120% уюутай хоногоор хугацаатай хадгалж байгаа. За тэрийг та нар өөрсдөө энэ дээрээс олоод харчин. Одоо энэ дэр ингээд хүү нээж ин тий 0.18 0.05 гэд ингээд за хэрвээ 120 өдөр гэдэг чинь одоо 4 сар хадгалах юм бол 0.36 гэдэг. Тэгээ би ингээд орчихсон. Тэгээд ингэж хадгалсны маань юу хадгалсны маань шагналд надад урамшуулалт янз бүрийн одоо юун дээр одоо энэ доотлол дээр гэлээхэд чинь юу яах нь шүү дээ. Одоо жишээлбэл нэг BNB гэх юм бол тий. За одоо яхан миний байгаа нь энэ баг он тийм үү. Тэгээ нэг BNB гэх юм бол энэ BNB надад өөрөө орж ирнэ. Дээр нь нэг BNB одоо энэний шагнал нь орж ирэхээс гадна одоо энэ дэж чинь тийм үү. Энээс гадна Binance бирж дээр листлэгдэж байгаа шинэ койнуудыг урамшилт өгдөг. Гэхдээ мэдээж хэрэг хэрвээ та 120 хоногоор хадгалчих юм бол дундуур нь гаргаад авчих юм бол ашиггүй. Яагаад гэвэл нөгөө яг өөх ёстой юм чи өгдөггүй. Яг 120 хоногоо дуусангууд яг энэ 0.36% дан бодоод өгдөг. Энэ төр бас нэг юм анхаарах хэрэгтэй. Гэхдээ заавалчгүй ингэж хугацаатай хадгал гэж байгаа юм биш. Хугацаагүй гэдэг нь байгаа. Тэгээ энэ үеийн хугацаагүй. Хэрвээ надад BNB-ийн хэрэг байгаамаа би хугацаатай хадгалах шаардлагагүй гэвэл яах нь вэ? Хугацаагүй гээл оруулаад тавьчих. Энэ дээр одоо ингээл дараал хугацаагүй гээл энэ үеийн хамгийн дээдлийнхэн тий дуртай үедээ гаргаж байгаа юм гэсэн. Доошгоо болохтой зэрэг хугацаатай. Энэ өдрөөрөө л авахгүй бол яадгүй. Ашиг алдчихдаг. За тэгэхээр энд ийм давхар юу байдаг бахна шүү. Давхар ашиг бахна. Тийм үү? Өөрөөр хэлэх юм бол BNB-гээ тоогийн нэмэн дээр нь шинэ койн авдаг. Тэгээд тэр шинэ койноо ялангуяа шинэ орж байгаа хүмүүс бол шинэ орж ирсэн койнуудаа буцаагаад BNB болгож солиод яваадах юм. Тэгээд буцаагаад BNB болгож солиод яваадах юм бол таны BNB-гийн чинь тоо хөгжиж чинь гэсэн. Тийм ээ. Тэгэхээр би одоо бол надад яах нь BNB-гээ яг миний бодсон юунд тэгээ үнэнд очтол одоо тэрийг хадгалаад байж лээ. Тэр болтол ингээд надад яах нь энэ юу маань BNB өнөөдөр ихэд 718 байна тий. Би өөрийнхөө за одоо л би энэ дээр зарах хэмжээнд хүрчлээ гингүүд зарах нь шүү дээ. За ийм учиртай юм байна. Тэгэхээр энэ юуны миний одоо яг энэ онд гээд ярих юм бол миний юу болохоор BNB-гийн стейк бол айгүй дайчгүй явж байгаа гэсэн.
За тэгээд энэ дээр нэг ганц нэг жоохон нэг атом нэг тиймэрхүү жижиг койнуудыг би хугацаатай хадгалсан байгаа. Тэгээд тэдний бол нэг их тийм актер үр дүн одоохондоо гараагүй байгаа. За бас нэг дараагийн хоёр дахь нь нөгөө нэг сар болгон худалдаж авсан Ethereum-ийг би бас стейклээд орхисон баг. Юу гэсэн үг вэ? Би нөгөө сар болгоныхаа түрүүчийн бичлэгэн дээр хийсэн сар болгоны $20 авсан Ethereum-ийг би яах нь дорн зарахгүй байх нь шүү дээ. Зарахгүй шууд стейк рүү оруулаад яваад идэв. За тэр нь болохтон зэрэг энэ дээр бас байж идэг тийм нөгөө тэр нь хаана юм. Энд ч одоо нэг арай жоох өөр болсон хайсан би. Энэ нь features орсон биш үү? Тэр чи яаж гарч ирэх вэ тийм. За одоо энэ дээр болохтон зэрэг Ethereum-ийг буцаагаад худалдаж авчаад буцаагаад Ethereum руугаа хийгээд исэн байна тий. Гэтэ би нүг ингэж хэлсэн шүү дээ. Би заримдаа Bybit дээр авцсан, заримдаа одоо жишээл мөнгө хаана байгаа дээрээс шалтгаалаад заримдаа дандаа Binance дээр авч чадаагүй гэж хэлсэн тийм үү. Тэгэхээр Binance дээр авсан юугаа Ethereum энд нь Bybit дээр авсныгаа Bybit дээр нь Trust дээр байгаагаа Trust дээр нь хадгалсан. Яагаад гэвэл шүү дээ. Яагаад гэдгийг одоо та нар сайн сонсоорой. Яагаад гэвэл Ethereum өөрөө сүлжээ айгүй шимтгэл өндөртэй байдаг. Тэ нөгөө нэг бусад койнууд чинь хөөхөн айгүй бага шимтгэлээр яваад хахад Ethereum айгүй өндөр шимтгэлтэй. Тийм болохоор би Ethereum-ыг болжгүй нэг их хийшин нөгөө юу гэдэг гүйлэгдэггүй. Ерөөсөө байгаа газар нь хадгалдаг гэсэн. Заруул тэр байгаа газараа л зарна. Одоо Bybit дээр бол Bybit дээр, Binance дээр бол Binance дээр. Юунаас шалтгаалж ийнү гэвэл одоо жишээлбэл 34 центээр явдаг байхад эн чинь бол аюу өндөр үнэтэй явдаг тий. Ethereum сүлжээ чаа өөрөө аюу өндөр. Тийм болохоор та нарт нэг зөвлөхөд ер нь Ethereum-ыг ийш нь тийш нэх их хөдөлгөөл нэг төрөвчнээс нөгөө төрөвч рүү нэг биржнээс нөгөө бирж рүү явуулаад байхын шаардлага байхгүй. Яагаад гэвэл шинтгэлдээ хөөрхөн шатаад идэв. Тийм болохоор Ethereum-ыг ерөөсөө байгаа газар нь л яах нь өөр юугаа хийгээд стейк хийгээд ивэл дараа нь Ethereum-ийн үн маань таны зохих хэмжээнд очингууд тэндээ зарсан зүгээр. За энэ дараагийн зөвлөгөө. За тэгэхээр би Ethereum-ыг яасан байх нь ерөөсөө хаана худалдаж авсан тэндээ л стейклээд хайцсан байх. Тэрнээс биш ийш нь тийш нь явуулаагүй гэсэн. За ингээд Binance-ийн миний хийсэн юунууд бол стейкнүүд бол энэ гэж байна те. Нэгдүгürt нь би BNB-гээ Ethereum-ийн тэгээд нэг жижигхэн ойр зүүн койнуудыг хадгалсан байх. За одоо хэдүүлээ Bybit дээр яри Bybit. За Bybit дээр болохтон зэрэг энд их сонирхолтой тийм. Bybit дээр би USDT-тэй ингээд USDT-г болохтон зэрэг би юу гэсэн үг гэвэл банк стейк хийдэггүй. За энэ дээр миний нөгөө нэг хэлдэг юм байдаг тийм. Bybit-ийн launch pool аягүй сонирхолтой байдаг учраас launch pool-д оролцож байгаа үедээ би USDT-гийн launch pool-д оролцуулаад хэрвээ Bybit дээр одоо жишээлбэл та нар өнөөдөр ингээд харахад launch pool ингээд байхгүй байгаа тийм үү? Бүх launch pool дууссан байгаа. Энэ үед миний USDT маань зүгээр байж ахгүй би энэ нөгөө нэг одоо тэр хугацааг өөрөө хадгалчаад байж байна. Тэгэхээр би USDT-гээ хаана стейклдэг байх нь гэхлээр Bybit дээр стейклдэг байх нь тийм үү? Хадгалдаг байх нь. Яагаад гэвэл би энэ маань launch pool-д оролцох мөнгө маань нэгэсэндээ launch pool-тэй үед launch pool-тэй оролцоод launch pool байхгүй үед өөрөндөө байж байгаа. Тийм хадгалагдаад байж байгаа. Нэгд эхний нэг ашигтай тал нь. Хоёр дахь нь гэвэл энд нөгөө шинэ орж байгаа хүмүүст одоо жишээлбэл би энд нэг юм харуулъя. Fixed гэсэн терм тий энд 300-аас 400 одоо жилийн хувь гэж тий хувь. Тэгээ 1-ээс 3 өдөр. Энэ ямар учиртай вэ гэвэл анх удаага шинэ орж байгаа хүн мөнгө оруулаад USDT оруулсан бол нэг удаа ийм эрх олгодог. Ийм өндөр хүүтэй 3 өдөр хадгалах яах нь эрхтэй байх нь шууд buy now гэдэг дараа. Тэгэхэд төрөнд нь байсан хүмүүст энэ одоо яах нь хамаарагддаггүй.
одоо жишээлбэл энэ байж гэн те new users гэж байгаа шинэ хүмүүс эсвэл Bybit card дөнгөж авсан хүмүүс ийм юм байдаг. Тэрнээс хууччулд бол энэ хамаагүй. Тэгээд за энэ гэж. За дараагийнх нь болохдоо зэрэг би энэ доошоогоо энэ юунуудыг энийхээ би юм эрсдэлтэй юмд ерөнхийдөө ордоггүй. Энэ дээр энд одоо жишээлбэл хугацаагүй тийм байнаг ингэ бичсэн маа. 10-22-т. Гэхдээ энд нэг тохиолдол байдаг. 500-аас доош доллар бол 10.22, 500-аас дээш доллар бол 5.22 гэж. Энэ дээр нэг анхаарах юм байна. Яг тэгвэл 500 нэгийг оруулчих юм бол таны хүүчин хувь нь багасаа явчих нь шүү дээ. Энэ хардаа 5.22. За тэгэхээр энд нэг анхаарах юм. Хоёр дахь анхаарах юм нь биткойны үн өсөөд одоо бар хатанд гарах гэж заримдаа 100, 2, 3 хүрчингүүд эднийх Bybit-ийг ингээ сайн ажиглах юм бол ганцхан өдөр ч юм уу 2 хоног ч юм уу айгүй өндөр хүүтэй ийм стейк хийлэгдэг. Тэгэхээр өнөөдөр гэхэд 10.22 сая одоо жишээлбэл юуны хүү өссөн байхад одоо энэ ингэж юм те 3 өдөр Bybit card-ыг эднэрийг айгүй сайн ажиглах ёстой. Энд одоо 5 өдөр ч гэдэг юм те. Энд гэхдээ дууссан байна. Хугацаанд дууссан гэсэн. Тэгэхээр Bybit дээр стейк хийх гэж хүмүүс юу анхаарах вэ гэвэл энэ дээд талын одоо энэ exclusive offers гэдгийг сайн ажиглаж явах нь. Юу гэсэн үг гэвэл жишээлбэл 27% юм уу 50% ердөөсөө 2 хон ч юм уу 3 хон өдрөл байдаг. Тэгээд тэрийг хэрвээ сайн ажиглаж авах юм бол амжиж тэр 2-3 өдөр одоо арай жоохон ахиугүйтэй хийдэг нэг тал бий. За тэгэхээр миний энэ юун дээр Bybit дээр хийж байгаа стейк бол юу ах нь вэ? Нэгдүгээрт нь launch pool-д оролцоод тэгээд launch pool байхгүй USDT оролцдог нэг юм стейк байна. Хоёр дахь нь утаа зэрэг юу гэсэн нөгөө нэг энэ дээр худалдаж авсан Ethereum тэгээд бас бус жижигнүүдийг цааш нь би хийсэн баг. За ингээд юуны гол онцлогнууд нь болохоор Binance дээр BNB айгүй сонирхолтой байх нь Bybit дээр USDT юм уу эсвэл USDC бас яг адилхан. Бас айгүй сонирхолтой байх нь тийм үү? За ингээд тэгэхээр энэ гол нь энийг сайн харж агаад MNT-г би бас яг түрүүчийн нөгөө BNB шиг юу гэж за би юун дээр Bybit MNT-г нэг удаа худалдаж авсан. Тэгээд тэрнээс хойш бас нөгөө нэг шинээр орж ирсэн койнуудаа MNT-гээр сольсоор байжгаад бас нэг хөөрхөн зөх хэмжээний MNT болцсон. За яагаад би тэгвэл MNT-г та энэ дээр цуглуулсан бэ гэж асуувал эн чин өөрөө Bybit-ийн өөрийнх нь койн нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө янз бүрийн юу болоход янз бүрийн launch pool болоход MNT дандаа орж ирдэг. Энэ үе чинь pool, MNT pool, USDT pool. Хэрвээ та нар сонирхсан хүмүүс бол USDT юм уу эсвэл MNT-гэр pool хийж одоо launch pool оролцож болох нь тийм. Тэгэхээр яалтж явахгүй энэ MNT энэ дээр байж хад нэгдүгээр гимгүү ягаад гэвэл өөрийнх нь биржин coin, хоёрдугаарт нь гэвэл launch pool энэгээрээ оролцдог. За тэгэхээр USDT ийм зорилготой хадгалах нь MNT-г ийм зорилготой хадгалах нь. За бусдууд нь болохгүй зэрэг яг л нөгөө өөрөөсөө л дуртай гараад юу хадгалмаар байна вэ тий. За USDC бас надад жоохон байдیں۔ Яагаад гэвэл бас нөгөө нэг одоо жишээлбэл USDT энэ хоёр ч айгүй сонин харьцаатай яваад идэг. Жишээлбэл USDT-г хадгалахад хардаа энэ 10.22 гэж хааз тэгвэл USDC-г 20.04 гэж байна. Тэгэхээр энэ хоёр ингээд ээлжлээд идэг. USDC-гийн хүү өндөр байхад USDT нь багасаад USDT-гийн хүү өндөр байхад USDC нь багасаад идэг. Тэгэхээр хэрвээ та нарын сонирхолтой хүмүүс бол жоохон USDC барьж агаад USDT-гийн энэ хоёрын хоорондын зөрөөнөөс нь бас хөөрхөн арай илүү авах боломжтой. Тэгээд энэ хоёр coin чинь гол нь яг стейклээд байвал нэг ч их тийм актер яах нь ашигтай биш. Ганцхан юунд хэрэглэх вэ гэвэл жишээлбэл USDC-гийн trade bot дээр тавьсан байж байгаа.
Тэгээ тэрэг бодны чинь нөгөө биний одоо ашиггүйч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар би тэндээс гарах болчвол гаргачаад дахиад нөгөө USDC маань одоо ажиллагаагүй байчээвэл гэлс энэ юунд 2024-т хийчихээ сууж идэг. Дараагийн тэрэг ботод оролцохын өмнө. Тэгэхээр энэ дээр би одоо өнөөдөр стейк хийгээд ашиггүй байна гэж бол хизээч байхгүй тий. Ашиггүй байна гэж ерөөсөө байхгүй. Ганцхан нөгөө нэг айгүй хурдан гүйлгээ ухаан хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хурдан лаунж пулээс USDT-тэй оруулдаг. Тий, тэгээд өөр нь л оруулдаг. Лаунж пул эхлэнгүүт өөрөөсөө хурдан гаргадаг. Эсвэл трейд бот төр байжгаад өмнө чинь хязгаараас гараад юм уу? Эсвэл дээшээгээ би боломжийн трейд ботоос мөнгө авчиад нөгөөдхөө за төр зүр хүлээх бол бас ингээд өөрөнд хийчдэг. Ийм гүйлгээ ухаантай байх юм бол бид нэр эндээсээ хөөрхөн ашиг олоод идэг гэсэн. За тэгэхээр би түрүүчийн 2 жилийн өмнө бол стейкийг нөгөө сайн мэдхгүй болохгүй яах вэ гэд ингээд байгаад байсан. Одоо миний хувьд бол өнөөдөр стейк надад айгүй хөөрхөн боломжийн ашиг өгч гэн гэж боддог. Гэхдээ би амар нөгөө 120 50 60 доллараар нь биш те өдөртөө бараг центээр нь те ингээл центээр нөгөө л туслыгаа хурааж явсаар байжгаад бүгдөрөнгөөс нь би жоохон одоо сул coin цуглуулад боломжоор авцсан байхan. Тэгэхээр миний манайх нөгөө нэг ингээд идэв те би дахиад нөгөө зөвлөгөөгөө хэлэх гэж чам. Нэг л их мөнгөтэй болчоод баахан coin аваад хадгалаад дараагийн амар үнэтэй болгоод зарна гэж ойлгоод байдаг. Үгүй. Ерөөсөө огт coinгүй байжгаад coinтой болох арганууд байдаг байна шүү дээ. Эхний удаадаа үнэгүй цуглуулад тэгээд тэрийг ингээд стейклээд мэдээж хэрэг эн чинь ганцхан жилийн дотор тэр ашиг бол гарч ирэхгүй те. Ууггүй би энэ дээрээс чинь яг эхний удаадаа хөрөнгө оруулж болно. Тэгээ жоохон мөнгө оруулаад стейклж болно. Эхний удаадаа жоохон хөрөнгө оруулаад лаунж пулд оролцож болно. Тэгээ тэр хажуугаар нь үнгүй цуглууснуудаа нэмж болно. Тэгээд нэг удаа тийм нөгөө эргэлтийн хөрөнгөтэй болчихно гэсэн. Тэгээ нөгөө нэг хэдэн мянган доллар 10,000 доллартай болж иж оролцсон гэхгүйгээр нэг эргэлтийн хөрөнгөтэй болчих юм бол тэгээ тэрийг ингээд байнгын ажиллагаанд оруулаад байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө ингээд сул coin, stable coin юм уу? Сул ямар нэгэн coin байж ах ерөөсөө ёсгүй. Ойлгож байна уу? Бирж дээр сул coin ерөөсөө байж болохгүй. Яагаад гэвэл хэрвээ одоо та үнэтэй авчиад байж идэг тийм ээ. Зарах гэхээр алдчих гад байвал стейклээд л орхичдөг. Тэгэхээр чин таны coin чин зүгээр сууж явахгүй ямар ч байсан яах нь ажиллагаанд орцсон байх. Тэгэхээр хамгийн гол юм нь таны бирж дээр байгаа хөрөнгө эсвэл трастад байгаа хөрөнгө бүгдөө ажиллаж явах ёстой. Мөнгө ингээд өхмөл байж болохгүй гэдэг шиг coin ч гэсэн өхмөл байж болохгүй. Мөнхийн л одоо эсвэл стейк гэдээ байж гин, эсвэл лаунж пул байж гин, эсвэл тэрэд ботод байж гин ингээд ерөөсөө мөнхийн ажиллагаатай байх ёстой. Тэгжээж л та нар эндээс жижигэн ашиг хийж авна гэсэн. За ингээд энэ миний жилийн дүгнэлт та нарт би зөвхөн тоон үзүүлэлтээр биш энэ жилийн хугацаанд би ямар стейк хийв, алийг яаж ажиллав гэдгийг хэлээд өгчлөө. За тэгээд тусд нь миний бичлэгнүүд бүгд байж байгаа тий. Яаж хийх вэ, яаж стейк хийх вэ гэд. За тэгээд өнөөдрийн бичлэгийг би ингээд дуусгая. Дараагийн онд шинэ одоо тэр миний бодоод байгаа юмд оролцсон гэвэл би та нарт дахиж бичлэг хийж өгнө. Энэ хуучин хийж байгаа стейкүүдээ би цаашаага үргэлжлүүлээд яваад байна. Тэгээ одоо та нарт энэ сонсож байгаа хүмүүст нэг юм гарч хизээ энэ coin-гоо зарах юм бэ гэдэг. Та одоо стейклээдэг тий хизээ энэ coin-гоо зарах юм бэ гэд. Хизээч зарж болно. Жишээлбэл би их бага coin-той тий ингээд зарах гэхээр хоёрын хооронд мөнгө орж ирэхгүй аваад би байж л гиндэ хадгалаа байж л нэгдүгээр эхний шалтгаан. Хоёр дахь шалтгаан ямар нэгэн үн хүн хүлээж идэг тий. Би одоо BNB-г 1000 хүрэхээр нь зарна гэдэг ч юм уу. Dogecoin-ыг би 50 цент хүрэхээр нь зарна гэсэн нэг ийм хүнд нэг төлөвлөгөө байж идэг. Тэр үн хүртлээр хадгалаад байж. За миний энэ coin яг одоо миний хүссэн үнэн дээр очичлаа гэвэл шууд зарна. Тэгээ энэ дээр яг л одоо миний та нарын дотроо бодож байгаа юм чинь
энэ их ч одоо хадгалаад суугаад хизээ зардсан болоо гэж бодож магадгүй. Тэгэхээр тухайн хүн болгонд өөрийн гэсэн яах нь зорилго, өөрийн гэсэн төлөвлөгөө байх нь шүү дээ. Тэгээд тэрнийхээ даруул за би одоо энэ дээрээс ашиг хийх болчлоо. Одоо гарагдаа энийгээ зараад хэдэн төгрөгөө авчиг гэд гэх юм бол за эсвэл сая биткойнтэй байсан хүмүүс бол анхныхаа оруулсан биткойныг үлдээгээл ашиг хийж байгааг нь гаргаад авчиж болно. Энэ болохоор тухайн хүний л асуудал байна шүү дээ. Хамгийн гол нь таны анхны оруулсан мөнгнөөсөө илүү гарсан ашигаа заавалчгүй төрөвч рүүгээ мөнгө олгож гаргаж авч ижил таны ашиг тооцогдно. Тэрнээс биш одоо энэ ингээд Binance дээр байгаа нэг миний BNB бол миний ашиг биш. Заавалчгүй би энэ BNB-гээ зараад мөнгө болгоод банкныхаа карт руу гаргаж авсан тохиолдолд миний ашиг. Тэр болтол энэ эрсдэлтэй л мөнгө. Алга болчих магадгүй, үнэ нь унжиж магадгүй. Тэгэхээр ашиг маань хизээ гарч ирэх нь. Зараа төрөвчөндөө аваад дэлгүүр ороод юм авсны дараа л би ашигаа хийлээ гэж бодох нь шүү дээ. Тэгээ тийм болохоор энд хизээ зарах уу зарахгүй гэдэг чинь тухайн хүний одоо тэр юу байх. За бүгдэнд нь амжилт. Стейкийн тухай бичлэг ингээд дууслаа. Тэгээд дараагийн 3 дахь нь бас нэг дүгнэлт байгаа. За баяр та.